ухааны доктор, түүхийн ухааны доктор гэдэг хүмүүс байна л да. За жишээлбэл эдийн засгийн ухааны доктор Төмөр Ташин Баярхуу гэдэг хүн ингэж хэлж байна. Монголын иргэд ханшин унсан төгрөгөөр Америк доллар худалдан авч цуглуулад төгрөгөөр гадаад зээлийн өрийг төлж шулуулж байгаа гэж тайлбарлаж байгаа. Ийм боломж байгаа юм. Гэхдээ наадах чинь бол одоо юу гэдэг эдийн засагч доктор байтгаа ер нь эдийн засагч өгч мэддэггүй үний яриа байхгүй. Манай иргэд төгрөгөөрөө одоо чинь доллар худалдаж аваад улсдаа тушаагаад тэгээд улс нь болохтой зэрэг чинь гадаад өрийг төлдөг гэж ингэж ярьж ийм болохгүй байхгүй да. Манай улсын бол одоо чинь энэ гадаад өр гэдэг бол хүн нэг дээр биш. Манай улсын бүх иргэдийн гол бол одоо чинь цуглуулсан энэ мөнгөн санг барьж яадаг засгийн газарт байдаг тийм үү? Засгийн газарт нь мөнгө зээлүүлдэг байхгүй юу? Яг л засгийн газарт мөнгө зээлүүлнэ гэсэн чинь тэр улсуу солигдоод явсан ч хамаагүй хамгийн гол нь ард талд нь баталгаа нь болсон газар нутаг ард түмэн байж байгаа байхгүй юу? Эдийн засаг нь байж байгаа байхгүй юу? Гадаад зээлийн төлбөрийг яаж үйлчлдэг гэж иргэдэд ирэх ёстой байсан гаднаас орж ирж байгаа тэр долларуудаар төлдөг байхгүй юу? Болно. Ойлгож байна уу? Гадаанаас зээлж авах юм уу? Эсвэл бол манайхаас ямар нэгэн байгалийн баялаг бол ачаад гадаадад борлуулж байгаа хувийн компаниуд чинь доллартай болно доо. Тэр долларыг нь бол Монгол банк төгрөгөөр худалдаж аваад төгрөгөөр худалдсан тэрийг бол засгийн газрын өмнөөс тэр юуг нь хийж штэ. Тэр улсын одоо сан хөмөргийг Монгол банк чинь зөвхөн бол техникийн талаас нь оролцдог байхгүй юу? Гүйцэтгэгчийн шийдвэр нь бол засгийн газартай байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Шийдвэр нь хизээ хийх үү, яаж хийх үү, хэд хувааж хийх үү гэдгийг бол засгийн газар шийддэг. Зөвхөн тэрийг даалгаврыг нь бол одоо чинь тэр төлбөрийн даалгаврыг бол гүйцэтгэлийн байгууллага нь Монгол банк байхгүй юу? Манай иргэд яг өөрснөө шууд төлдөг. Биднээс авсан хурааж авсан татвар мөн бол одоо засгийн газар дээр бусад бол одоо чинь их усрүүдээс цугласан энэ Монголын ард түмэнд эргээд сургууль, соёл, цэцэрлэг, хөрөнгө оруулалтаар бол эргээд хүргэстэй тэр мөнгөөр биш биднээс хураагаад авсан мөнгөөр төлдөг. Гаднаас орж ирэх доллар болоод Монгол банкаар бол одоо чинь худалдан аваад Монгол банкнаас орж ирэхтэй энэ доллараар төлдөг байхгүй болно. Одоо чинь биднээс хураагаад авсан тэр төгрөгөөр төлдөг. Гаднаас Монгол банкнд бол ороод ирсэн байж байгаа. Засгийн газрын Монгол банкнд дах дансанд нь ороод ирсэн байж байгаа. Энэ доллараар төлдөг байхгүй болно. Тэр мөнгө чинь зээлээр юм уу эсвэл бол одоо чинь манай одоо энэ юунуудын тий баялаг гэнтрээ зарсан энэ бол одоо засгийн газрын үйл ажиллагаанаас орсон энэ долларын орлогоор буцад төлөгддөг байх. Тэгэхээр чинь тэр чинь энэ хоёр чинь бол төгрөгтэй харьцдаг байхгүй. Тийм учраас тэр төгрөгийн ханш унахаар бол манай иргэд улам одоо юмд ороод байна гэдэг чинь энэ чинь ондоо юм байхгүй. Миний түрүүчийн хэлсэн паритет нь унтчихж байгаа байхгүй. Нөгөөгээр бол манай арга иргэдийн амьдрал бол хүн дээр тусаж байгаа. Гэхдээ тэр чинь бол тайлбар нь ондоо байхгүй. Ойлгож байна уу? Манай үед энэ төгрөгийн эргэлт гэдэг нэг тусдаа эргэлт байх юм шүү дээ. Мөн бол долларын эргэлт гэж бол тусдаа эргэлт гэдэг байхгүй. Тэр долларын эргэлтээс нь төлдөг болохоос биш. Тийм учраас бол одоо тэр Баярхуугийн бол яриад байгаа одоо юу гэдгийг ямар нэгэн бол одоо чинь 1500 та байж хахад нэг зээл авчаад тэгээд 2000 та байхтай зэрэг энэ хоёрын хооронд ингээд юм алдаад байна. Энэ бол зүгээр эндүүрл байна л да. Би эндүүр чинь гэж бодчих. Ер нь зүгээр энэтэй холбогдуулаад ингээд хэлэх чинь ер нь альва улсын бол одоо мөнгө дэмжигчийн өөрийнх нь худалдан авах чадварын паритет гэдэг нэг тийм эдийн засгийн тийм ойлголт байдаг л да. Хэрвээ тэрүүгээр нь ингээд аваад үзсэн ч гэсэн бол энэ тийм байх ямар ч үндэсгүй байхгүй юу да. Тэгвэл өрөөс шалтгаалж төгрөгийн ханш унж ийн гэж болохгүй гэсэн үг. Юу гэсэн үг? Өрөөс шалтгаалж. Тий. Одоо өөр нэмэгдсэн бол төгрөгийн ханш унах гэж ойлгож болохгүй нь шүү дээ тийм үү? Гэхдээ тэр хоёр бол яг шууд хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь тэр Монгол банкны өөрийнх нь барьж байгаа бодлого гэдэг. Би дахиад яагаад манай бол ханш унаад байна гэдэг чинь бол манай ханш бол одоо чинь унаад байгаа нэг зүг. Тэгэхээр одоо чинь зарим одоо ингээд радио, телевизээр бол ингээд харж байгаа чинь бол Америк доллар тэд болоод өсчлөө энэ төр гэж байгаа шүү дээ. Америк доллар байдгаар л байгаа байхгүй юу да. Урд нь ямар байсан 10 жилийн өмнө 15 20 жилийн өмнө ямар байрлалцаа. Тэгтээ бол баг зэрэг хэлбэлцэж байгаа. Гэвч тэрнтэй харьцуулбал Монгол төгрөгийн ханш нь унаад байгаа байхгүй юу да. Монгол төгрөгийн ханш унана гэдэг чинь ердөөсөө манай иргэдийн одоо чинь бодит орлого нь унаад байгаа байхгүй. Яг бол бизнес хийж байгаа энэ улсууд чинь дандаа ихэнх хэмийг доллараар гадна талаас нь бол одоо ингээд худалдаж авдаг ийм эдийн засгтай болгоцсон үед бүр эмзэг унж байгаа байхгүй юу. Одоо би $5 бол худалдаад авсан энэ бараага үнийн одоо чинь ядаж бол одоо чинь худалдан авсан энэ үндэ хүрэхийн тулд чинь үнэ өсөхгүйс аргагүй болж байгаа байхгүй юу. Дараагийнхаа ямиг авахын тулд. Тийм биз? Тэгэхээр Тэгэхдээ зэрэг чинь жирийн авж байгаа улсууд чинь валютгүй
тийм Монгол төгрөгөөр бол одоо чинь цалин авч байгаа энэ усуудад маш хүн тусаж байгаа байхгүй юу? Хүмүүс хамгийн гол нь манайхан ч нэг эдийн засгийн хэн дуртай санагдаж байгаагаар ярьдаг болчиход байна шүү дээ. Хамгийн аймаар нь. Тэгээ яг тэрийг бол ингээд яг хуу ерөнхийд нь бол үгээ хэлэх хэрэг гэдэг нэг одоо чинь 90 оноос хойш нэг тийм тонгоглсон одоо ийм хоосон нэг тийм суртал байна шүү дээ. Үзэл суртал. Энийг чинь ашиглаад бол яг ялангуяа ардчлагчид энэ неолибералчид бол манай ард түмний толгойд 28 жилийн ус чөлөөтэй байгаа ч ирлээ шүү дээ. Ганхан бодож тэ.